мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл үзүүлж байна. Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн чадварыг бэхжүүлэв. Төслөөс сонгогдсон мал эмнэлгийн лабораториудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, ажилтнуудын чадварыг бэхжүүлэх, мал эмнэлгийн сүлжээ лабораторийг хөгжүүлэх үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулахад төслөөс дэмжлэг үзүүлэв. Дээрх цогц үйл ажиллагааны үр дүнд үндэсний төвчний лабораториуд төдийгүй орон нутгийн мал эмнэлгийн лабораториуд малын халдвар төвчнийг онцлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах шинжилгээг олон улсын стандартад нийцсэн аргачлалын дагуу хийж гүйцэтгэх чадвартай боллоо. За би Өөрөнгө аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч намайг Мөх Цэцэг гэдэг. За би малын хэмж мэргэжилтэй мал эмнэлгийн лабораторид 11 жилдээ ажиллаж байна. Мал эмнэлгийн лаборатори маань болохоор одоо ян судлал, ариун цэвэр, ээлжид шимэг судлал гэсэн ийм 4 лабораторид үйл ажиллагаагаа явуулдаг. Дөрвөн 4 лабораторид бол мал амьтны гоц халдвартай өвчин, халдвар, паразит, хорлох төвчнүүдийг онцлох, тэдгээрийн оншийг баталгаажуулах. Малын гарлаа түүхэд бүтээгдэхүүнд бол одоо мал эмнэлгийн ариун цэвэр магадан шинжилгээж баталгаа гаргаж ийм үндсэн чиглэлтэйгээр бол одоо 4 лабораторид үйл ажиллагаа явуулж байгаа. За намайг Гэрлмаа гэдэг. Би улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажилладаг. Лабораторийн ажилчдын гол онцлог гэх юм бол аливаа мал амьтны өвчний оншийг найдвартай, үнэн зөв, алдаа мартахгүй онцлоход гол онцлог нь. Бидний шинжилгээний хариу үр дүн дээр суурлаад за тухайн улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд мал амьтны өвчин, элдв төрлийн өвчнөд тэмцэх урсан сэргийлэх бодлого боловсруулагддаг, арга хэмжээ авагддаг учраас лабораторийн онш бол хамгийн эхлээд маш үнэн, ямар нэгэн алдаа мартахгүй, оншийн зөрөөгүй байх хэрэгтэй. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл бол хамгийн эхлээд юунд анхаарсан бэхээр сүлжээ лабораториудыг чадваржуулах Монгол улсын хэмжээнд чадваржуулах тал руу анхаарсан. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд стратеги боловсруулсан. Лаборатори ямар стратегид ажиллах. Ингээд янз бүрийн тусламж зөвлөгөө үзүүллээ л дээ, тоног төхөөрөмж, хүмүүсийг нь сургах, барилга байгууламжийн ингээд. Манайх одоо төв лаборатори бол одоо баталгаажуулах төвшин шинжилгээ хийдэг. За аймаг орон нутагт илрүүлэх төвшин шинжилгээ хийдэг. Тэдний одоо хийж байгаа шинжилгээг манайх баталгаажуулдаг. Тэгвэл одоо тэр мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд дэмжлэг авсан тэдгээр аймагуд маань зөвхөн илрүүлэх шинжилгээг орон нутагтаа хийгээд суун гэхгүйгээр баталгаажуулах төвшин шинжилгээг орон нутагт хийх чадвартай болчихж байна. Тоног төхөөрөмжийн хувьд ч, барилга байгууламжийн хувьд ч эрс дэвшсэн гэсэн. Манайд одоо төслөөс бол одоо ерөнхийдөө нь болохоор манай байгалгүй кабинет, тэгээд нэг өрөөний зөөврийн камерацийн гэрэлизээ уншигч, аналитикжийн 86 градусын хүн хөлдөөгч микроскоп бас их чухал бас нийлүүлэгдсэн байгаа. Чанарын тогтолцоог сүлжээ лабораторийн хэмжээнд нэвтрүүлэх, нутагшуулахын тулд одоо хамгийн ихний ээлжинд бол ISO 17025/2018 гэсэн энэ итгэмжлэлээр бид нар итгэмжлэл авдаг. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори бол энэ жилийн хувьд одоо 9 дэх удаага итгэмжлэл авах гэж байна. Тэгэхээр энэ жилийн итгэмжлэлд орох гэж байгаа манай онцлог юу вэ гэхээр өмнөх жилүүдээс манай чанарын тогтолцооны гарын авлага, итгэмжлэлийн хүрээний материалууд бүгд олон улсын түвшинд, олон улсын жижиг загвараар нэлээд шинжлэгдсэн байна. Одоо тэгэл нөгөө янз бүрийн хоцолдорд өвчин гарахад бол дээж явчаараа шинжилгээ одоо тоног төхөөрөмж онцлогчд маань бол бэлэн иймэрхүү амжилттайгаар явж байна. Лабораторид ажиллахын маань одоо нэг хамгийн сайхан зүйл маань бол одоо тий нян байдаг юм одоо тэрийг өсвөрлөө тий дурандаад ингээд үзээд ингээд гаргаж ирээд энэ биш тэгээд оншийг баталгаажуулаад тий тэгээд ихэд хамгийн нөгөө шин нээлт хийж байгаа сайхан да.